За сайн байцгаана уу. Би өнөөдөр та бүхэнд нэг сэрэмжлүүлэг хүргэх гэсэн. Сүүлийн үед одоо гадны улс орноос Facebook хуудас ашиглаад манай орны ард иргэд хүмүүсийг цахим гэмт хэрэгээр удаа дараалан одоо цахим гэмт хэрэг хийж Facebook-оор сүрдүүлсэн янз янзын олон тохиолдол гарсан байгаа. Энэ нь бол 2013 он одоо энэ цагдаагийн вебсайтн дээр байгаагаас 2013 он гарснаас хойш ямар ч байсан 28 удаагийн тохиолдол бүртгэгдээд шалгагдаж байгаа гэж байна. За тэгээд энэ сүүлийн Facebook-оор нь яваад байгаа ямар гэмт хэрэг вэ гэхээр та ингээ Facebook-ээ ухаад байж байла. Тэгтэл гэмт ингээд нэг юу найзын хүсэлт нэг царайлаг хүүхний хүсэлт ороод ирнэ. Энэ бол одоо сая над руу ирсэн хүсэлт байна. Ингээд нэг жоохон секси маягийн зурагтай нэг эмэгтэй ороод ирнэ. За тэгээд энэ найзаараа бүртгээд авчлаа гэж бодъё. Тэгэн гот шууд ингээд юугаар мессенжерээр хаяасан ийсэн гэх юм бичнэ. Сайн уу маань уу яадаг идэг би тэндээс бичин чи хаана байна мэн гэд. Тэгээ их дотн бичнэ. Ерөөсөө сайн найз болох гэж байгаа шинжтэй бичнэ. Тэгээд ингээд сайн уу гэл би ганц би юм өөдөж гин гэд өдөө хатгалга хийгээд сүүлд нь ингээд Skype байна уу гэж байгаа юм. Тэгээ одоо над руу ингээд сая бичгээр нь би ингээд дөнгөж саяхын талаар мэдээлэх ойрхон авсан болохоор мэдээд яах нь вэ гэж бичсэн чи яг энэ бас нэг гэмт хэрэг үйлдэгч итгээд мөн байгаа. Тэгээ Skype байна уу гэж байгаа. За тэгээ ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчт нь яаж гэмт хэрэг хийдэг вэ? Яаж сүрдүүлдэг вэ? За нэг ямар шүү шинж тэмдэгтэй байдаг юм бэ гэхээр ерөнхийдөө ингээд Facebook руу ороод үзэхээр дөнгөж ингээд сая нээсэн. Энэ одоо өнөөдөр 12 гэхэд 11 сарын 11-нд нээсэн Facebook байна. Дөнгөж Facebook шинээр нээсэн ямар ч тийм олон найз байхгүй, зураг, пост байхгүй юм шинэхэн юу байдаг юм байна. Шинэхэн Facebook байна. За тэгээд дотор нь тэгээд янз янзын эротик, секси маягийн иймэрхүү утга агуулгатай зургнууд ингээд оруулсан байж байна. Нэг иймэрхүү маягийн шинж төрхтэй Facebook гэс одоо гэмт хэрэг үлдэн. За тэгээд эдгээр нь яаж гэмт хэрэг үлдээд байна гэхээр одоо Skype асуужсэн сая Skype юм уу мессенжерээр аваад тэгээд ингээд хүнтэй танилцаад харилцаад ирэх нэлээд дотн сэдв рүү орно. За тэгээд сүүлдээ өөдөөс юм маягаар ингээд ховцонороо нүцгэлээд шалдлаад ирнэ. За тэгээд онлайн киберсекс буюу онлайнаар секси яа гэд хамаг ховц сонор тайлуулж өөдөөс тайлаад бүх юмаа үзүүлж харуулад тэгээд юу адаг гэж байгаа юм. Нүцгэн секси чаталдаг. Тэгвэл тэрийгэ улаараа яг тухайн үедээ бол цаадвал ингээд юу дэлгэц рүүгээ камер тавиад бичээд авчдаг. Дараа нь яаж гэмт хэрэгээ үлдэх вэ гэхээр энэ одоо ингээд юу аж хоорондоо Facebook чатаар чаталж байгаа хоорондоо бүх миний Facebook найзуудыг юутай имэйл хаягтай ингээд бүртгээд авч идэг юм байлээ. Яг хуу дээр байгаа найзуудыг бүгднийг бүртгээд авчдаг. Тэгээд дараа нь болохоор юу яагаад бүх тэгж харилцсныхаа дараа сүүлд нь болохоор юу яагаад нүцгэм тэр зураг бичлэгийг авчаад бүх найзууд руу чинь одоо юу яанаа тэр бичлэгийг чинь явуулна. $1000, $2000, за дээдл нь $3000 хүртэл нэгчээсэн юм тохиолдол байгаа. Тэгэхгүй бол найзууд руу чинь юу бичлэг явуулна. Бүх найзууд чи үзүүлнэ, хамаатан цадаа ах トゥ нар чи ажлын газрынханд чи үзүүлнэ гэд ингээд сүрдүүлээд идэг. Тэгээд өгөхгүй бол яах юм бэ? Энэ гайгүй байлгүй дээ гэж бодохоор сая хамгийн сүүлд нэг Монгол залуугийн бичлэгийг нь ажлынх нь группэн дээр нь бас бүх ойр дотных найзууд Facebook-ын 250 найз байсан бүх найзууд руу бичлэгийг нэлгээсэн байна лээ. Нүцгэн бичлэг нь Монгол залуугийн. Тэгээд одоо энэ мэтчлэн хотлоо Facebook ашиглаж байгаа хүмүүсээс одоо болгоомжтой байгаарэ, сонор сэрэмжтэй байгаарэ. Ихэвчлэн Филиппин, Малайз, Макао зэрэг зүүн Азийн орнуудаас энэ захим гэмт хэрэг үйлдвэгдэж байгаа юм байна лээ. Тэгээд заримдаа бас зарим тохиолдолд бас монголчууд мөнгө өгсөн мөнгө $1000 шилжүүлсэн ч гэсэн тохиолдол бас гарсан байлээ. Тэгсэн ч гэсэн бас бичлэгийг бас адилхан явуулж исэн гэж байгаа. Тэгэхээр ерөөсөн анханасаа л ийм мэтийн
хуурамч нөхдүүдтэй битгий харилцаарай, болгоомжтой байгаарай гэж анхааруулж байна.